Хүн хэр урт насалж болохыг нь шүдний эрүүл мэндээр нь тодорхойлох, таамаглах боломжтой гэдгийг судалгаагаар баталсан байна. Ахмад наснуудын амны хүндийн эрүүл ахуй муу байх нь нас баралтыг нэмэгдүүлэх, эрүүл мэндийн урт хугацаанд үйлчилгээ авахд хүргэдэг болохыг Осакагийн метрополитен их сургууль болон Токиогийн шинжлэх ухааны хүрээлэнгийн судлаачдын хоёр тусдаа хийсэн судалгаа хоёулаа баталж харуулсан байна. Осака хотын метрополитен их сургуулийн удирдсан судалгааны баг 2018-аас 22 оны хооронд эмнэлгийн үндэслэгт хамрагдсан Осака мужийн 75 болон түүнээс дээш насны 190 мянга орчим оршин суугчдын шүдний үйлчлэгийн өгөгдөлтөнд шинжилгээ хийсэн байна. За судалгаагаар шүдний өвчин болон бүх төрлийн шалтгаанд нас баралтын хооронд хамаарлыг судалсан. За ингээд эрүүл эсвэл эмчилсэн шүдний тоо олонтой хүмүүсийн дунд нас баралтын түвшин бага байсан бол шүдээ эмчилдэггүй шүдний цоролтой хүмүүсийн хувьд нас барах эрсдэл нэмэгдсэн болохыг тогтоосон байна. За мөн судалгаагаар шүдгүү болох нь ахмад наснуудын дунд нас барах эрсдэл нь 21 ба түүнээс дээш шүдтэй хүмүүсээс 1.7 дахин их болохыг судалгаагаар тогтоосон байна.